Сайн бацхан үзэгчдээ орой мэндийг хүргэе. 30 ба 30 өдөр нэвтрүүлэг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн инфляцийн момент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк. За өнөөдөр бид гурийн ярилцах сэдэв болвол Memphis Grizzlies байгаа. За Memphis-ийн хувьд сүүлийн 2 улирал бэртэл гэмтлийн асуудлууд байлаа. Хахиц дэвшил бол гарсан улирал болсон байгаа тийм ээ. За өнгөрсөн улиралд гэхдээ бас их тийм ороо бусгай байлаа л да. Яг хуу амжилтыг харахаар мэдээж нөгөө бэртлэгтэл нь бас нэг арай харьцангуй өмнөх улирлуудтайгаа харьцуулахад гайгүй болж ирсэн ч гэсэн яг багийн тоглолтын хувьд бас нэг жоох ороо бусгаал байлаа. Тэгээ яг 48 ожилд бол хүрсэн. За тэгээ бүсийнхаа 8 дугаар байранд бичигдэж болол улирлаа дуусгаад плей-оффт шалгарсан байгаа. За статистик үзүүлэлтүүд бол уг нь эндээс харахаар их давгүй харагдаад байгаа. Товтлогоо хамгаалтаар ер нь бол бас топ 10-т багтчихсан. За гейм пейсер бол ер нь хамгийн өндөр хэмнэлттэй, хурдан хэмнэлттэй тоглолтыг ийм баг болчихсон гэх зэрэгээр статистик бол давгүй. Гэхдээ яг нөгөө хүссэн хүлээж исэн тэр амжилтанд бол харахын хүрч чадсангүй. Тэгээд плей-офф техникчтэнд хожигдоод улирлаа дуусглаа да. За 24 оны улиралд бол амжилт нь хожлын тоон 27 байсан. Өнгөрсөн улиралд 48 болтлоо ахисан байна. За мөн тэрний өмнөх улирал 16-д бичигдчихсэн тоглолтын хэмнэл нь нэгт байсан. За KDT багийн хувьд тоглолтын хэмнэлээрээ нэгт бичигдчихин гэдэг маш сайн үзүүлэлт юм шиг тийм ээ. За тэгээд плей-оффыг шалгарахын өмнөх төр зургийг харах юм бол 2 дугаар байранд баггүй удаа хугацаанд бичигдэж хагаад дасгалжуулагчаа хаснаас шалтгаалаад амжилт нь бол уруудсаар. За тэгээд улмаар плей-оффт таандарт 4-тэйгээр шүүртүүлж улирлаа дуусгасан байгаа. За тулгагийн хувьд Memphis-ийн өнгөрсөн улиралд юу ямар дүгнэлттэй байна? Тэгээ хамгийн сонирхолтой санагдсан үйлдэл нь бол мэдээж Taylor Jenkins тасгалжуулагчийг халсан үйл явдал. Энэ багийг өөрөө босгосон эрхэм. Тэгээд яг уу тэр нь бол мэдээж багийн лидер Ja Morant-тай холбоотой. Тэр нь бол Morant-уу Taylor Jenkins тасгалжуулагч юу гэдэг асуултан дээр Morant-тай авч үлдэх шийдвэрийг багийн удирдлагууд гаргах шиг болсон. Тэгээд яг уу шинэ тасгалжуулагч бол өөрөөхтэй ажлаа хүлээж аваад багт бол төдийлөн өөрчлөлтийг авчираагүй. Зүгээр яг тоглолтын арга барил хэмнэлээр нь тэр чигээр нь суудсан арга барилаар нь бол тоглолтыг явуулсан байгаа. Тэгээд Marcus Smart гэмтлийн улмаас энэ багт хувь нэмрээ оруулж өгч чадсангүй. Ja Morant плей-офф ихний шатнд гэмтсэн. Хоёр тоглолтын дээр уг нь баг нь маш олон оноогоор хожиж жоод comeback OKC эргэж ирээд хожид байгуулсан шүү дээ. Тус тоглолтын дээр бол Morant гэмтсэн харамсалтай. Тэгэхээр яг энэ багийн яг асуудлууд 100% шийдэгдээгүй байсаар л улирал нь дуусчудаа л гэж харлаа. Өнгөрсөн улирлыг. Ер нь яг мэдээж Morant-ын гэмтэл бол сөрөг нөлөөг яхахгүй плей-оффт бол үзүүлсэн. Тэгээд яг харахгүй одоо аваргуудтай таарчихсан учраас бас хожил байгуулах боломжтой байсан гэж хэлэхэд бас нэг талаас хэцүү байна. Зүгээр миний ч гэсэн нэг гайхажсэн зүйл яг тулгайхтай адилхан. Улирал дуусахаас 9 хоногийн өмнө ахлах тасгалжуулагч хална гэдэг бол их тийм сонин шийдвэр болсон байгаа л та. Тэгэхээр тэрэн дээр л гайхсан. Бусдаар бол Memphis тэгээд ямар ч үндсэн нөгөө бидний мэдих өрнөдөд аюул тарж болох үс гэгддэг Memphis бол уг нь хിവэрэл байсан. За тэгээ багийн лидер Ja Morant өнгөрсөн улирал хэдэн тоглолтод оролцсон бэ гэдгийг өөрчлөлөө хамтдаа харцгаая. За боломжит тоглолт 82 тоглолтоос 50 тоглолтод оролцсон юм байна. Гэхдээ 23.2 оноотой. За дамжуулалтанд 7.3. За оролцсон тоглолтуудаа ямар ч тач өөрөөрөө бол үзүүлээд байсан. Гэхдээ Ja-гийн эзгүүд бас баг нь дараалсан хожлуудыг авсан сайн үе бол байсан тийм үү? Нэг ийм сонирхолтой статистик байсан. Улирлын дундуур Ja Morant-ийн эзгүүд тоглоогүй тоглолт болон тоглосон тоглолтуудын статистик үзүүлэлтийг харангуут яг адилхан. Ja Morant тэр талбай дээр байхад эерэг нөлөө байхгүйсэн. Одоо багийнхаа товтлогоог сайжруулдаг ч юм уу, хамгаалтыг сайжруулдаг ч гэдэг юм уу, багийнхаа тоглолтын хэмнэлийг сайжруулдаг ч гэдэг юм уу. Тийм өөрчлөлт ерөөсөө байгаагүй. Класс мөчтэй авж байгаа оноо нүртэл сайжраагүй. Маш сонирхолтой. Тэгэхээр Ja Morant-ийн нөлөө өнгөрсөн улиралд үнэхээр яг том байсан уу гэвэл бас эргэлзээтэй. Тэгээд тэр нь баг Ja Morant Taylor Jenkins тасгалжуулагч хоёрын тоглолтын арга барил, тоглогчийн арга барил, тасгалжуулагчийн тоглох арга барил болон тоглогчийн тоглох арга барил хоёр хоорондоо огтлцохгүй зөрчилтөн үүсгэсэн л гэж бодоод байгаа. Memphis Ja-гуу яг энэ сайн тоглолтоо хадгалаад байж хожлуудаа байгуулад байна гэдэг бол энэ баг системээрээ тоглоод байна гэсэн үг. Тэгээд Ja орж ирэх нөгөө системд нь уусч өгч чадахгүй хувийн тоглолтоо гаргах гэхээр тасгалжуулагч системээрээ тоглох гэдэг. Тэгээд Ja өөрийнхөө хүссэн тоглолтоо гаргаж чадахгүй ийм л асуудал яваадлаа. Тэгэхээр эрх хүлрэлт яг Ja Morant-ийн хувийн статистик үзүүлэлт гайхалтай байх. Гинтлээс олоор байж чадвал ер нь бол яг Ja Morant-ийн тоглолтын арга барил тулгуурласан арай өөр тоглолтын маягтай Memphis-ийг бид харах болов. Харин яг тэр нь бага ялагч баг болгож чадах уугүй юу? Яг ялагч баг болгох хэмжээний номер 1 ур чадвартай тийм суперстар мөн үү гэдгийг харна да.
За багийн лидер нь багаа маллах ёстой хүн нь өөрөө багийн асуудал болох үе бол өнгөрсөн үеэрл цөөнгүй байлаа. Энэ нь ер нь сайн багийн шинж муу юм уу? Багийн хувьд энэ тал дээр юу гэж бодож байна? Гэхдээ одоо тэгэд яг үндсэндээ бол багийн супер од тоглогчийн талд багийн удирдлагууд бүх шийдвэрийг гаргаж идэг. Тэнд бол багийн бусад од тоглогч байна уу, дасгалжуулагч өөр одоо ямар нэгэн хамааралтай зүйл дээр ингээд асуудал тэр хооронд нь үүсэх юм бол багийн эзэдийн гаргах шийдвэр бол супер од тоглож байгаа талд гаргадаг юм шийдвэр байдаг. Тэгэхээр угаасаа жаа бол асуудалтай байгаа ч гэсэн тоглолтод оролцохоор овог нь бас нэг тийм одоо ядчил пиледний орлогыг нэмэгдүүлэхээр ийм уур чадвартай одоо тийм хайлайт болсон тоглогч шүү дээ. Тэгэхээр тэр талаасаа санхүүгийн талаасаа ч тэр талбайд үзүүлэх нөгөө тоглолтын талаас ч тэр харахад тэгээд чай харахгүй энэ багийн гол хүн мөн гэдгийг багийн эзэд нь хүртэл дасгалжуулагчаа улирал дуусахаас эдгээр хоногийн өмнө хаалснараа л харуулчихж байгаа юм л та. Одоо зүгээр яг энэ Тейлор Чингис хоёр дасгалжуулагчийн асуудлыг ингээд бодохоор надаа Айрсны асуудал санаанд орж ирээд байгаа байхгүй 2000-аас 2001 оны улирлын үед тухайн үед бол мэдээж дасгалжуулагчтайгаа асуудалтай байсан. Тэгээ тэр хоёр яг өмнөх 101 бүтэн улирал асуудалтай байжгаад яг финал шалгардаг улиралдаа бол яг асуудлаа шийдээд хоёулаа хамтдаа ер нь бол нэг зүгт харж чадсанаар тухайн баг бол тодорхой хэмжээний амжилтыг үзүүлж чадсан. Тэгээд тийм хэмжээний хугацаа олгосонгүй эсвэл тийм хэмжээнд учраа олох угаасаа боломжгүй юм харилцаа үүссэн байсан уу гэдэг. Тэгээд дээр нь нөгөө дайран дээр давс гэдэг шиг улирлын сүүлийн 16 тоглолтынхоо 10-т нь мэмс өөртөө хожигдсон л тоо. Тэгээд яг тэр хожигдлууд нэлээд үргэлжилж байгаа хугацаан дээр яг нөгөө дасгалжуулагчийн халах шийдвэр бол гарч исэн. Тэгэхээр яг аль талын л нэг тийм асуудалтай бүх зүйл яг ингэ давхцаад тэгээ ерөнхийдөө энэ зам салсан юм шийдвэр болсон баг л та. За тэгвэл энэ багийн хоёр дахь лидер Jaren Jackson Jr. За өнгөрсөн улирал шилдэг хамгаалалтын тоглогчийн шагналд бас ойртсон тийм ээ. Яг харахгүй Jaren Jackson ер нь сүүлийн жилүүдэд бол хамгаалтан дээр яг хаалт хийх тэр чадвар тунд авгүй ийм байдалтай байгаа гэсэн. Тэгтэл яг одоо 4 номер 5 номер дээр тоглодог ийм тоглогчийн үед надад бол зүгээр жоохон залхуу байгаад байна удаа л гэж харагдаад байдаг. Би одоо өнгөрсөн жил All Star-аар яг Америкт очиод тэгэхээр чи All Star болсон шүү дээ Jaren Jackson оролцсон. Тэгээд тэрэн дээр Jaren Jackson-ы зүгээр биеийн пропорцийг хараад үгүй NBA-ийн үнэхээр бахин биетэй тэр булчингийн биеийн байгаа байдал бол үнэхээр гайхалтай байсан. Тэгсэн мөртлөө ийм бие хаагтай тоглогч яагаад 5-6-ын самбар дундчлаад тий нэг юм жоохон дайчин биш тоглолт үзүүлээд байдгийг бас гайхсан л та. Үнэхээр яг тэр биеийг харахад бол 20-10 дундчлаад тэгээд 2 блок хийгээд явах хэмжээний юм биеийн бүтцтэй тоглогч байсан л та. Миний хувьд нэг жоохон залхуу дайчин тоглолтод арай бага байгаад байт юм уу даа л гэж санагдаад байдаг. За ер нь яг 2 жилийн өмнөхийг эргээд харах юм бол баг нь 27 ажил авсан. Тэр улирал зүгээр нэг л ололт байсан нь Triple J хувийн ур чадвараад оноо авах ур чадвараа өсгсөн. Илүү гоцолж тоглож оноонуудаа авдаг болсон. Яг Desmond Bain ч сүлдээ байхгүй болцсон. Ja Morant ч байхгүй үед бол хэсэг багаа манлалаа тоглохдоо бүх талаас ер нь талбайн бүх хэсгээс товтолж чадах энэ потенциалаа харуулад хөгжүүлж чадсан нэг сайн мэдээ. Тэрийг ямар ч сан жааг байсан ч гэсэн хадгалж үзүүлсэн бас өнгөрсөн үеийн ганц тоглолт юм болов. За ингээд Memphis Grizzlies баг өнгөрсөн 2025 оны улиралд ямар ч тач 48 хожил төрж хаана хүрэхээ бол харсан. Завламаар багийн 3 дахь лидерээ бол багаасаа явуулсан байна. За энэ зон энэ багаас явсан тоглогчдыг яг одоо бид харж байна. Тийм одоо Ja 23, Jaren Jackson Jr 22, за Desmond Bain 19 гэдэг ер нь гурван лидер гуруулаа 60 гаруй оноо хуваагаад дундчлна гэдэг бол ямар ч багийн хүсэх юм гурвал л та. Гэтэ зүгээр тэгээд энэ Memphis Grizzlies баг ямар ч нэг тодорхой хэмжээний Morant Triple J-ийг бол хөдөлгөж болохгүй тоглогч гэж үзсэн байна. Бусад тэгээд дасгалжуулагч болон 3 дахь лидерүүдээ явуулдаг ингээд тодорхой хэмжээний нэг шинжилэлт хийж байгаа ийм л зун боллоо. Тийм ер нь нэлээд шинжилэлт хийсэн нь ч баг зүв байсан гэж магадгүй юм. Одоо эн чинь Bain чинь бас энэ багт нэг хэсэг нөгөө Morant-ийн гэмтэлтэй асуудалтай байх үед багийн гол оноо авахч нь байлаа. За Jaren Jackson ч бас бэрхшээлтэй байсан цагт бүр гав ганцаархна тоглож исэн үе байгаа шүү дээ. Desmond Bain одоо багийн бусад үүргийн тоглогч нартайгаа хамт яг багийн гол гурван тоглогч бас ганцаархна. Тэр үед бол Bain өөрийгөө хангалттай сайн харуулчихсан юм тоглогч. Тэгэхээр эцэст нь тэгээд яг харахгүй сая тулгааг хийсэнчлэн том шинжилэл хийх шаардлага гарсан. Тэгээд шинжилэн ч гэхдээ бас их давгүй болчих шиг боллоо. Ягаад тэгэхээр Desmond Bain-ийг тэд 4 драфтын 1-р төрөгийг ирэхээр сольж авч байгаа. Тэгэхээр
ирээдүйдээ ч гэсэн ийм том хөрөнгө оруулалт болох үс маш олон драфтын нэгдүгээр тойрог ирэх авч байгаа учраас энэ нь бол багт нэлээд ашигтай ийм зүйл болж байгаа л доо. За тэгээд Desmond Bain-ыг 4 драфтыг ирэх хүрсэн тухайд за Orlando Magic-ийн дугаар дээр бол бид ярьсан тиймээс үргэлжлүүлээд өнгөрсөн удирлын статистикийг хараад ярилцаад явъя гэж бодож байна. За Амьтаач Жагаас бол олон тоглолтод оролцсон байна. 19.2 хоног дундчилсан юм байна. 5.3 дамжуулалттай. Самран 6.1. Ер нь яг мэдээж нөгөө Жа Triple J 2 тэгээд бусад ер нь оноо авах тоглогч нар бас багт нь өмнөх одоо нөгөө гимтэлтэй удирлыг харьцуулахад гайгүй буцаад ирсэн байсан учраас Бэйний оноо авалт бол буурсан байгаа. Түүнээс яг тэр ганцаараа бага мандаж тоглож исэн тэр жилдээ яг хувийн статистик нь бол бараг 24 оноо дунджилж исэн үйл байгаа шүү дээ. Тэрнтэй нь харьцуулахад бол буурсан. Гэхдээ багт үзүүлэх нөлөө нь уг нь хэвэндээ л байсан. Тэгээд довтлооны гүйцэтгэлүүд нь харагдчихсан шүү дээ. Угаасаа тий 50 орчим хувьтай довтлоо 40 орчим хувьтай ураас шиднэ гэдэг бол урд чугны жижиг тоглогчид маш өндөр төвийн гүйцэтгэл. Ялангуяа олон шиддэг тоглогчийн хувьд бол яа харахгүй маш өндөр гүйцэтгэлтэй. Ингэж тоглосон сайн удирдал болсон байна. Ямар ч эцэст нь түүний хувьд бол явлаа. Тэгээд бараг ч өөрт нь бас илүү дээр хөлбөр болсон гэж мэдх юм аа. Орландо бол бас орондод илүү өсч хөгжиж байгаа баг. Лидер нь тодорхой болчихсон юм баг дээр бас л яг Memphis Grizzlies үүргээр очиод тоглоход бол асуудалгүй байна. За тэгээд Memphis Grizzlies багийн хувьд энэ 101-р солилцооднуудыг хийгээгүй. За 4 драфтын эрхийг аваагүйсэн бол цалингийн бас баггүй асуудалд орох байсан. За ялангуяа Jaren Jackson Jr-ийн хувьд шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг авсан бол цалингийн асуудалд бол орох байлаа. За гэхдээ тэд ямар ч тач 3 тоглогчийнхаа гэрээг бол сунгасан. За Santi Aldama за онцлог яг 2 улирлын өмнө лидерүүдийнхаа эзгүүд гэмтэлтэй үед нь өөрийгөө харуулж боломжоо маш сайн ашиглаж чадсан тоглогч. За энэ тоглогчид ямар ч тач 3 жилийн 52.5 сая долларын гэрээг өгөөд багтаа авч үлдлээ. Энэ бол Алдама шиг тоглогчийн үед харин ч баг гэж хэлж болох үст юм баха. Одоо эн чинь 52-ыг 3 туваага бодохоор 20 сая хүрэхгүй ийм дүн гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бол том боломжийн гэрээ. Тэгээд сая тоглонгийн маань хэлсэнчлэн Jaren Jackson Jr-т бол 5 жилийн макс гэрээг нь бол өгсөн. За гэхдээ энэ чинь бас нөгөө заалтуудтай шүү дээ. Одоо 240 гэдэг бол дээд авах хэмжээ. Энэнд одоо бүхэнбийн багт нэрлэгдэхгүй, бүх одод болохгүй. За тэгээ удирдлын гол шагналуудаас авахгүй ингээд явах юм бол энэ мөнгөнд бас багасаад ирнэ. 240-өсөө. Тэгэхээр Memphis-ийн хувьд бол бас боломжийн өсөлтөөл гэрээгээ ингээд өгчөж байгаа ийм хэрэгэлтэй. За тэгээд нэг шиддэг залуу Cam Spencer-т 2 жилийн гэрээ өгөөд. За ингээ нөгөө явуулсан тоглогчид гэрээ сонгосныг ингээ харьцуулаад харахаар ерөнхийдөө бол Luke Kennard-ыг тэд явуулсан учраас оронд нь үндсэндээ Cam Spencer-т бол гэрээ өгсөн гэж ойлгож болох байх. За онцлол одоо Bain-ийн орон зайг хэн нөхөх вэ гэдэг маш чухал асуудал болж байна. За тэгвэл Memphis Grizzlies энэ 100 ирсэн тоглогчдыг харьцгаая. За драфтаас бас 11 дахь сонголтоор тоглогчийг авсан байна. За тэгээ мэдээж Bain-ийн оронд KCP илүү бөмбөггүй тоглолдог, цэвэр хамгаалт тэгээд шидэгчээр ашиглагдах гэж л одоо ярьж байна. Энэ үйлрэлд уусаа дараагийн хэсэгт харуулах байх, гараандаа гараад тоглох байх. За тэгээд Ty Jerome ямар ч гэсэн Cleveland-д өнгөрсөн жил өөрийгөө харуулсан. Гэхдээ плей-оффт нэг жоохон бага жоохон доош нь татсан ийм тоглолтуудыг харуулсан Ty Jerome. Гэхдээ ямар ч гэсэн хувь тоглогчийн хувьд бол ингээд 3 жилийн гэрээ байгуулад Memphis-тэй бол нэгдчихлээ. За тэгээд Jock Landale бол Houston-с яваад Memphis-ийн тоглогч болсон. За тэгтээ талбайд ч гэсэн одоо яг дасгалжуулагч Исало яаж ашиглах юм бэ? Зүгээр өмнө одоо Houston-д бол угаасаа орон цаг болсон байсан энэ тоглогч. За тэгээд Cedric Howard гэж тоглогчийг драфтын 11-ээр дэд сонгоо авсан. За тэгээд энэ яг мэдээж 2 номер төр KCP шууд гараанд гарах боломжтой. Ингэснээр ер нь зүгээр одоо бас нэг юм яригдах хэвээр зүйл яхаа нэвтрүүлгийн 2 дугаар хэсгээр арай дэлгэрэнгүй яригдах боломжтой. Jalen Wells гэх тоглогч их гоё удирлыг эхлүүлээд гарааны тоглогч болсон шиг гимцсэн. Ер нь бол зүгээр Jalen Wells бас гарааны эрх мэдлийг өгөхөөс гадна энэ довтлогоон дээр илүү идэвхтэй ашиглая. Хамгаалтын гол тоглогчдын нэг болчихж байгаа. Тэгээ дээр нь хажууд нь ингээ Bain-ийг илүү бөмбөггүй тоглолцдог. Бөмбөг бол ацалтаад тахгүй юм. KCP шиг туршлагатай тоглогч авчирыг гэсэн шийдвэр хүрсэн боллоо. Тэгээд энэ ер нь зүгээр яг Cedric Howard хүлээлтэнд хүрчих юм бол Bain-ийг бол нэх өгүүлэхгүй юм шиг санагдаад байгаа байхгүй бүрэлдэхүүн харахаар.
За Cedric Howard хүлээлтэнд хүрэх үү гэдгийг бүгдээ статистик үзүүлэлтээс нь ямар тач харъя юм уу? Скаутын тайлангийн сонирхъя. За өнгөрсөн улирал бол гэхдээ хамсалтаны тоглогчид гэмтэлтэй байсан. Ердөө 6хан тоглолтод оролцсон байна. 17.7 оноо 7 самбар 3.7 дамжуулалт. За довтлох нь 55.7. Тэгээд улирал нь 6хан тоглолтын дараа дууссан. Тэгээ ийм тоглогчид үнэхээр л итгэсэн учраас сонгож авсан байна. Түүнээс ч одоо яг коллежийнхоо тэр жилдээ өөрийгөө бол харуулж чадаагүй юм тоглогч бэсник ингээд яварсан дэд бол авлаа. Яг өмнө нь Cedric Howard бол Duke руу уг нь шилжчихсэн байлээ. Тэгжсэн чинь нөгөө гэмтэл таараад тэгээд Washington State-ийн их сургуульд бол тоглосон. За тэрнээс өмнө бол өөр жижиг коллежуудаар тоглож ирсэн. Тэгэхээр яг коллежийн туршлага бол бараг 3-4 жилийн туршлагатай. 3 жил тоглолцсон юм тоглогч гэхээр коллеж 7 жил тоглолцохоор бас нэг арай рукинууд дундаа бол арай туршлагачаад ороод ирдэг юм талтай. Тэгэхээр 198 см өндөртэй яг хамгаалагчийн байрал дээр бол их гой зохицгүйц. Биеийн хүч ч гэсэн их сайтай юм тоглогч байгаад байгаа. За улиралд ердөө 6хан тоглолтод оролцсон энэ тоглогч яагаад ингэж өндрөөр үнэлэгдсэний бас гол шалтгаануудын нэг нь багуудад өөрийгөө маш сайн таниулж чадсан тоглогчдын нэг гэдгийг бол онцлсан байсан. За та бүхэнд скаутын тайлангийн сонирхуулъя. За түүнд NBA-ийн түвшний бие бэлдэр лигийн рол тоглогчдын нэг болох бүрэн нөөц бололцоо бие онцгойлон хөгжүүлсэн чадвар нь шийдэлт бөгөөд холын зайнаас хамгийн аюултай шийдэгчдийн нэг болж чадсан тоглогч юм аа. 2 м 1 см өндөр 2 болон 3 шаардлагатай тохиолдолд 4-ийн байрлал дээр ч хамгаалах чадвартай. Шилдэг хамгаалагч байж чадна гэсэн байна. За мөн самбараас бөмбөг авах, хаалт тавихтай мэдрэмжтэй, талбайг сайн харж, оновчтой дамжуулалт өгөхөөс гадна өндөр түвшний тоглолтын сэтгэмжтэй. За түүний сул тал буюу хөгжүүлэх шаардлагатай чадварыг дурдвал хамгаалалт задлах, тоглолтыг найруулах, сул тоглогчийг олж харах гэжээ. За харьцуулсан тоглогч нь Крис Миддлтон. Уг нь бол яг Миддлтоны хувьд бол цэвэр шидэлт тэгээд хамгаалалт гэдэг зүйлээр ер нь NBA-д илүү олон танигдсан юм байна ш. Тэгэхээр яг нурууны өндөр нь ч гэсэн ер нь 198 см буюу 6 гэдэг энэ өндөр бол одоо юу гэдэг яг энэ 2 номерын хамгаалагчийн байрал дээр бол ер нь төгс зохицдог ийм өндөрлөлтөө. Одоо Kobe Bryant, Michael Jordan ч гэдэг юм уу те домог тоглогчдыг харах юм бол бүгдээрээ 198 см өндөртэй ийм нуруутай байдаг. Тэгэхээр бие нь бол ямар ч гэсэн бэлэн тоглогч байгаа. Тэгэхээр одоо сайжруулах зүйлс нь сая тэр скаутын тайланд дурдсанчлан илүү юм ухаалаг тоглолтыг л үзүүлэх шаардлагатай байна гэсэн үг шүү дээ. За Memphis-ийн хувьд бол сүүлийн 2 улирлын драфтын сонголтуудыг харж байхад за Jalen Wills хойгуур сонголт хэрнээ багийн гараанд багтаж чадаад хамгаалтанд сайн байж чадсан. За энэ удаад бас хамгаалтаараа онцгорж байгаа ийм залууг ямартай ч драфтаас авч чадсан юм байна. Ингээд үзэгчдээ 30 баг 30 өдөр нэвтрүүлэг энэ түрээд хэсэг хугацаанд завсарлаж байна. Эргэж ирэхдээ бид цалингийн зэс болон гараа сэлгээний бүрэлдэхүүнтэй танилцах болно. Нэвтрүүлгийн Gold Event тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel Group. Эргэн тахтаа морил үзэгчдээ 30 баг 30 өдөр нэвтрүүлэг Memphis Grizzlies-ийг онцлсан дугаараа та бүхэнд хүргэж байна. За үргэлжлүүлэн бүгдээрээ энэ багийн цалингийн зэстэй танилццгаая. За цалингийн хувьд ер нь бол тун боломжийн байгаа харагдаж байна. Бэний гэрээнээс салсантай. Тий. Холбоотойгоор. За тэгээд одоо ерөөсөө Морант 60 гэсэн хоёр л гол цалинг авч шít. Тэгээд хамаагүй талын аваад байгаа юм. Их дайггүй зүг голдролтой буцаад орчуудаа гэж бодоод байна. Яг 3 жилийн өмнөх Memphis чинь шууд бүсгийн 2 дугаар оройр улирлаа дуусгаад ер нь тэрний дараа жилээс аврагын төвчний баг бүрдчихлээ. Гээл Marcus Smart-ыг авчирчлаа шүү дээ. Тэгсэн чинь тэгэл гинтлээс бол 1 жил хаягдсан, өнгөрсөн жил ч гэсэн явахгүй Моронт 50 нөгөө 69 75 гэдэг арай олон тоглолтууд оролцсон ч гэсэн нөгөө Jalen Wilson гинтэлч гэдэг юм уу те. Zaki Devlin 82 тоглолтод оролцож чаддаггүй асуудал. Marcus Smart нь буцаж гинтлээс эргэж ирж тоглож чадаагүй ч гэдэг юм уу. Иймэрхүү асуудлууд байлаа. Тэгээд ямар ч зүйл Smart тэргүүтээ тоглогчдоос гадна багийн бас цалинг өндөр цалин авч ирсэн тоглогчоо ирээдүйн 4 драфт ирэх болгоод тэгээд дээр нь Jalen Wills, Cedric Howard гэдэг хоёр залуу тоглогч Zaki гэх ингээд залуучууд нь ч байна. Багийн лидер нь ч гэсэн яг prime time дээр дөнгөж ирж яваа нас нь хоёр лидер нь хоёулаа гэдэг. Ингээд бодохоор нэг богино хугацаанд нэг зүг болдролдоо орчуудаа л гэж бодож байна. Дасгалжуулагч харин ямар байхыг
энэжлээс л яг одоо харьяа өнгөрсөн жил үнэхээр харж амжаагүй. За энэ багийн авраг авах боломжтой, авраг руу дайралт хийх боломжтой улирал нь ер нь 26-аас 27 оны улирал байж болох уу? Энэ тал дээр юу болно. За тэгвэл тухайн улирлын баталгаад гэрээтэй тоглогчдыг харьцгаая. За маш олон тоглогч байгаа. Бүр 14 тоглогч байна. Одоо байгаа бүрэлдэхүүн тэр жигтэй л хадгалагдаад явчихна гэсэн үг. Одоо тэгэхээр үндсэндээ бол ямар ч үсэн дооройж энэ одоо эхлэж байгаа энэ улирал тэгээд тэрний дараа улирал буюу 26-аас 27 оны улирал мемс бол ямар ч үсэн бүрэлдэхүүнээ хадгалах нь зүгээр энэ дээр энэ байгаа цалингийн цэстэрийг нэмээд яаж сайжруулалт хийх вэ гэдгийг л бодох хэрэгтэй байна. Түүнээс энэ тоглогчийг бид нар алдчих юм байна гэдэг зүйл ямар ч одоогор байхгүй л юм байна. Тийм шүү дээ. Одоо энэ чинь яг зүгээр Винс Вильямс ч гэдэг юм уу, Кэм Спенсер ч гэдэг юм уу, Жижи Джексон ч гэдэг юм уу. Яг маш хямдхан урт улиралд хэрэгтэй тоглогчд байгаа. Гэтэ зүгээр аврагын төвчний өөрчлөлтөн дээр сайжруулъя гэвэл эдгээр тоглогчдыг багаас хассан ч болно л доо сүүлийн жилийн гэрээнүүдийн хямдхан гэрээнүүд учраас. Тэгээд цалингийн зай хамгийн гол нь байна. Тэгээд KCP-г оролцуулаад бүр солилцоонд ашигласан ч болно шүү дээ, тий. KCP энэ жил хэрвээ тааруу байвал Орлондод байсан шиг хүлээлтэнд хүрэхгүй байвал. Тэгээ одоо тэгээ гол нь KCP яг хүлээлтэнд хүрэх хэсэг нь зөвхөн энэ улиралаар л харагдах болчиход байна л та. Одоо ер нь энэ чинь нас нэлээд насан дээшээ явж байгаа тоглогч. Тэгэхээр яг энэ илүү хурдтай тоглох шаардлагатай. Ялангуяа мемсийн систем өөр одоо гейм пейс гэхэд те нэгт бичигдсэн юм улирал өнгөрсөн жил байлаа шүү дээ. Тэгэхээр тэр хэмнэлт дасан зохицож яг бен шиг хэмжээнд тоглож чадахгүй гэвэл бас эргэлзээтэй шүү дээ. Одоо бен шиг 20 оноо дундчлна гэдэг боломж жишээ нь KCP-д бол байхгүй. Тэгэхээр яг энэ орон зай дээр л дахиад ерөн сайжруулалтууд бас цаашдаа ирэх болов гэж харж байна л та. Тэгээд дээр нь саяны цалингийн зэстээр бол Cole Anthony-г тэд авсан шүү дээ Орлондоос. Тэгэхдээ авчингуудаа цалингийн хувааж төлөх хэлбэрээр багаас хасчихсан байгаа. Cole Anthony-г бол явуулчихсан. Тэгэхээр энэ мэтчлээ одоо ашиглах боломжтой байсан уу гэвэл уг нь ашиглах боломжтой байсан. Гэхдээ Мемс бол холбогчийн байрал дээр Cole Anthony-г өөртөө хүссэнгүй ингээд явуулсан байна. За тэгээд тун удахгүй улирал эхлэх гэж байна. Энэ үед бас бэртэл гэмтэл энэ багийг тойрж гарсангүй. За 4 болон 5-ын байрал дээр тоглодог тоглогчид нь бол улирлыг эхлүүлэх боломжгүй болсон. За ямар ч тач гарааны бүрэлдэхүүнийг энэ хараад бүгдээр ярилцаад явъя гэж бодож байна. За Jaren Jackson Jr-ийн хувьд улирлын эхний 6-7 хоног тоглохгүй гэдэг мэдээ байна. За Тугал Зак гэдэг үед бүр 9-7 хоног тоглохгүй юм. Тэр харин бодтой тал байна. Ялангуяа гэмтлээс алахгүй байна л да. Сүүлийн 3 улирал юм. Зак Киди бол ингээл ерөөсө баг эхний жилээс эхлээл ярахгүй л дээ энэ том биетэй тоглогч. Энэ их өндөр ачаалттай лигт бол бас 82 тоглоод тэнэгдэг боломж угаасаа байхгүй. Тэгэхээр тэр бол харахгүй. За Jalen West-ийн өнгөрсөн жил маш гоё улирал байсан. Тэг харамсалтай энэ дээр маш хүнд эвгүй унаад хүнд гэмтэл авсан. Гэтэ чи баг гэмтэл авчаад 2 хоногийн дараа гараа гипс түлцсэн багийнхаа бэлтгэл дээр очсон явж исэн. Тэгэхээр одоо бол бэртэл эхлүүлнэ гэсэн байсан. Асуудалгүй үйлдвэрлэлийг бол эхлүүлэхээр болчихсон байна. Тэгээ урчганы хоёр бол манад KCP хоёр бол ямар ч гэсэн үйлдвэрлэлийг бол эхлүүлэх байна. Одоо яг Triple J-ийн эзгүүдэр 6-7 хоногийн хугацаа эхлэх хүнд тий болох нь л тий. Одоо тэгэл баг KT-г бол яг орлуулж болно тий. Үйлдвэрлэлийн ихэнд хэдэн 7 хоног орлуулыг бол орлуулж байгаа. Triple J бол орлогдоход хэцүү тоглогч байгаа тань л Одоо да. тэгэл орлох гол хүн нь баг Santi Aldama болж таарахаар байна. Тэгээ Brandon Clark, Santi Aldama хоёр энэ үйлдвэрлэлд илүү товтгонд идэвхтэй оролцож өөрсдөө төвшөө гэж улирлыг эхлүүлэх шаардлага нь багийнхаа лидер эзгүүд. За сэлгээний бүрэлдэхүүнийг харъя. За харамсалтай нь бас Brandon Clark гэмтэлтэй. Улирлын эхний бас сүүлийн ингээд 3 улирал гэмтэлтэй байна. Clark ер нь одоо карьер бас ингээл жил болгон олон нэг тийм цөөхөн тоглолт биш те. Олон тоглолт өнчхүйц юм хүнд гэмтлүүд аваад байна л да. Одоо ACL хүртэл болсон шүү дээ Brandon Clark бол. Тэгэхээр тэр бас жоохон тоглогчийн хувьд их харамсалтай байна. Уг нь бол Memphis их гоё зохицож тоглолтыг юм тоглогч. Тэгээ Santi Aldama, Vince Williams, за өнгөрсөн жил бол Vince Williams бас их тийм орон гарын тоглолтыг үзүүлсэн. За тэгээ Cedric Coward бол уг нь яг байрал дээр гоё боломж гарч ирж байна. Нэг хэсэг энэ байрал дээр бол нэлээд олон тоглогч бас өрсөлдөө ихтэй болцсон байдаг байсан бол одоо бас харьцангуй гайгүй болоод ирсэн байна. За тэгээд нөгөө түрүүний хэлсэнчлэн Cole Anthony-г хассан шалтгаан бол ойлгомжтой. Ty Jerome гэдэг тоглогчид хэд авчирсан байсан учраас. Ингээ ямарчсан Cole Anthony багтаа хэрэггүй гэж үзээд бол хасч явуулсан баг. За ер нь баг юу ажиж болох юм байна л да. Ингээ 3 тоглогч нь 3 будагтаа талбай тоглогч нь гэмтлийн асуудалтай үйлдвэрлэлийг эхлүүлж байгаа учраас гарааны Santi Aldama-г эхлүүлээ 4 номер дээр нь магадгүй жижиг тоглогчдыг гаргаад ер нь бол тэгж эхлүүлж болохоор юм байна. Тэгээ сэлгэнээс Jockland-эл хүссүүсэйг ашиглагдаад авах юм. Тэгээ одоо John Conchar
байгаа. Memphis-л Джон Кончарыг заримдаа 4 номерлог гаргаж ашиглаад байсан болохоос уг нь яг нурууны өндөр байрлалыг бодох юм бол цэвэр жижиг товтлогчийн байрал дээр тоглох үс юм шүү дээ. За тэгээд өөр бол буддаа талбай сонголт байхгүй гэхээр яа харахгүй чиний дөрөвний хэлсэнчлэн буддаа тал байдаал үнэхээр эвгүй асуудалтай үйлрэлийг эхлүүлэх гэдэг. За тэгээд үргэлжлүүлэн бүгдээрээ дасгалжуулагчийн бүрэлдэхүүнийг харьцгаа ямар ч тач 10 дараалсан хожигдлын дараагаас бол энэ одоогийн багийг бүрдүүлсэн эрхмийг халаад туслах дасгалжуулагчаар нь ажиллаж исэн Томас Исэл оронд нь ажилласан байгаа үйлрлийн төгсгөлт тийм үү? Тэгээд дасгалжуулагчийн түрүүн нэвтрүүлгийн тулгаа маань хэлсэн багийн үндсэн нөгөө бүрдсэн тоглоод сурцсан тэр системийг бол ерөөсөө огт өөрчлөлгүй. Яг л тэр чигтний явуулсан. Одоо л энэ шинэ үйлрэлд харин яг нөгөө өөрийнхөө арга барилаар багийг тоглуулах тэр үйлрэл нь ирж явах шиг байна. За тэгээд энэ зууны энэ болсон солилцоо 8 авчирсан тоглогч төр ч гэсэн бас нэг дасгалжуулагчийн оролцоо шийдвэрүүд бас тодорхой хэмжээнд байсан баг. Одоо юу гэдгийг Бэйнийг явуулах дээр ч гэдэг юм уу. За KCP-г авчрах дээр за тэгээд Тайжиромыг чөлөөтэй агентаас нэгтгэх дээр ч гэдэг юм ингээд баг бол ямар ч дасгалжуулагчийн бас нэг тоглолтын арга барилд тохируулсан тоглолт авчирсан болов. Одоо зүгээр бас яг одоо Томас Исило гэдэг энэ дасгалжуулагчийг зарим үзэгчд маань хэрвээ мэдэхгүй байвал энэ дасгалжуулагч одоо Финланд дасгалжуулагч байхгүй юу. Тэгээд 2023-аас 24 оны үйлрэлд Парисын багт очоод тэр багийг Евролигийн тоглооны номер 1 тоглооны дасгалжуулагч тоглолт баг болгоцсон нэг үйлрэлийн дотор. Тэгээд бөмбөгийн шилжилттэй нэг шин сагсамгийн өөрчлөлтийг авчирсан. Тэгээд шууд Memphis Grizzlies багт ирээд туслахаар ирээдүйн Memphis-ийн довтлохоо үлэмж хэмжээнд сайжраад тэгээд тоглолтын хэмнэлэн ч гэсэн шууд нэг номерлоо орсон. Энтэй холбоотой. Тэрнээс Memphis хэдий Jagger үед ч гэсэн үргэлж довтлохооны хэмнэлээр ингэж дээгүүр өдөг баг байгаагүй шүү дээ. Илүү тогтож довтолдог, илүү хамгаалтан суурилсан юм арга барилтай баг байсан. Тэгээд энэ дасгалжуулагч бол маш том довтлохооны өөрчлөлтийг энэ багт авчирсан. Тиймдээ ч яг энэ дасгалжуулагчийг шууд ахлах дасгалжуулагч болгоод үлдээсэн баг. За Memphis Grizzlies баг 2 жилийн өмнө бол довтлохоогоор 30-д бичигдчихсэн юм байна. Байна. За тэгээд энэ дасгалжуулагч нэгдснээс хойш бол 6 хүртэл бүр маш сайн ахиц дэвшилтэй байжээ. За тэгвэл бүрэн бүрэлдэхүүнээрээ хэрвээ тоглож чадвал энэ баг хэр аюултай юм бэ? Потенциал нь хаана гэж харж байна? За ер нь гэмтдэггүй бол одоо ингээд сая нэрлсэн гараас хэлийг харахаар гэмтдэггүй бол энэ баг уг нь бол нэлээд ихтгэл хүлээлгэх болох үс. Хамгийн гол нь энэ баг дээр гэмтэл бэртэл. За дээр нь одоо энэ 12 дугаартай залуугийн жоохон сахилахгүй асуудал уу. Тэгээд талбайн гадуур бие авч байгаа байдал ч гэдэг юм ингээд нэг тийм тоглолтоос өөр юм шалтгаануудын бол бас энэ багийн амжилт доош уруудах болчоод байна л да. Түүнээс биш. Одоо өнгөрсөн жил ч гэсэн улирал дуусахад 8 дугаар байраар дуусгацсан болохоос биш. Улирлын сүүлийн 20 тоглолт үлдсэн байхад энэ баг топ 4 дотор явж л байсан байна. Тэгэхээр ийм өрсөлдөөнтэй өрн бүсд тийм амжилттай улирлын 3-ны 2-т нь үндсэндээ явна гэдэг бол хангалттай сайн үргэлжлэн. Тэгэхээр энэ баг гэмтэлгүй бол угасаал аюултай баг мөн гэж үзэж байна. Би бол. За одоогийн хувьд хожлон хідэд хүрэх бол энэ улирал. За гэмтлийг тооцоолвол нэг 45% ажил байгуулад плент л тоглох үйлрэл болох болов уу гэж бодож байна. Тэгээд ер нь яг эрхчлээс эхлээд ер нь гэмтлэхөө бол зөв голдролд орцсон гэдэгт нь бол итгэлтэй байна. Тэгээд Jam Morant-ыг одоо ер нь буцаад өөрийнхөө үндсэн тоглолтоо гаргаад илүү төлөвшөөд сагсан мөнгөтэй анхаарал хандуулаад эхэлчих болов гэж найдаж байна. За баярлалаа. Ингээд үзэгчдээ 30 ба 30 өдөр нэвтрүүлэг та бүхэнд Memphis Grizzlies-ийг онцлсон дугаараа хүргэлээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Голомт банк Unitel Group ажиллалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай үзэгчдээ.